Та хин бэ? Би юу? Би зүгээр л би. Харин та тэдний хувьд хэм бол? Харин хэм бол сайн мэдгүй юм биш үү? Тэгвэл та яг одоо үүнийг мэдэх бэлэн үү? Тэглээ яах вэ? Би бэлэн байна. Харин та бэлэн үү? Орой мэдрэг үзэгчтэй их орон Монголын үндэсний телевизээс таны амралт чөлөө зах зориулан бэлтгэн хүргэдэг та сонжуулах нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр манай студид нэвтрүүлэгт маань сонжуулахаар Азийн супер топ модель инх болд ирсэн байгаа. За, орой мэдрэг. Орой мэнд телевизээ үзэж байгаа нийт үзэгчтэй бас энэ өдрийн өчийн мэндийг хүргэж байна. За, сонжуулах зорилгыг гарган хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ одоо харин зориул ирлээ те. За. Орой үеийн уран бүтээлээсээ бас нэвтрүүлгийн хайханд хуваалцъя те. За ямар ч тач 2016 он бол гайхалтай он жил болж өнгөрлөө. 2017 онд ч гэсэн маш их ажлуудыг бол төлөвлөж байна. Яг уран бүтээл гэх юм бол ховын хувьсгалын гэж ярьдаг те. За VR хамтлаг болоод те мөн ганцаараа бие дааж уран бүтээлүүд төлөвлөж байгаа. Тэгээд тэр зүйлсүүд маань бол гарна. За мөн манай O-Couture брэнд те салооны хувьд бол бас маш олон ажлыг бол төлөвлөсөн байна. Шинэ загварынхаа шоуг сая оны заг дээр бас үзэгчтэй танилцуулсан байгаа шүү дээ, тийм ээ. 11 сарын 12-нд бол O-Couture High Fashion шоуга 3 дахь жилдээ уламжлуулсан. За бүх одоо бүсгүйчүүдтэй зориулсан те гоёлын даашинсны гайхалтай Haute Couture Fashion шоу зохион байгууллаа. Тэгээд маш амжилттай болсон. За ер нь бол 3 жил хийнэ гэдэг маань бол бас тодорхой хэмжээний бас туршлага тий. За мөн одоо нийт хэрэглэгчтэй бол сүлээлтийг үүсгэж л тий. Хэдийнэ одоо яг брэнд болоод танил болоод бүсгүүчүүдийн дунд бол эхэлсэн гэсэн үг тий. За инх болдын хувьд бол айгүй олон төрлийн авьяастай гэдэг нь манай нэвтрүүлэг үзэгчид бас мэдчихэж байгаа х тий. За миний мэдж байгаагаар бол дуулдаг за мэдээж загвар өмсдөг тий. Одоо маш том амжилтыг бас үзүүлээд ирсэн байна. Яг наадмын дараахан эхэлж яваад тий. Тэнд одоо хэвлэлийн багваралтаа оролцоод, реклам сурчлаганд оролцоод тэгээд 9 сарын 5-нд л буцаж явсан байгаа. Тэгээд 9 сарын 5-нд л яг финал нь болсон. За Азийн за 20-д орноос тий нэг 60-70-аад одоо модель бохид залуучууд бол тий оролцсон байгаа. За Монголын хувьд гэх юм бол энэ жил анх удаага оролцож байгаа. За энэ хүү том International Fashion Supermodel тэмцээн маань бол 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа. Тэгээд Монголоос л бас 2 модельтэйгээ 2 бүсгүйтэйгээ явсан байгаа. Бид гурав. Тэгээд Монголын хувьд бол бас маш амжилттай оролцоод ирсэн байгаа. Тийм манай Балжид маа бууж байгаа л 2 маань бол 1 2 дугаар байр тий. За миний бие болохоор яг Grand Prix Лотос дагалдах шагналуудыг бол аваад ирсэн байгаа. Мэдээж одоо яг тухайн цаг мөчид бол яг энэ салбартаа бас үнэнчээр тий одоо олон жил ингэж бас ажиллаж хөдөлмөрсөн маань өөр шин бол гарсан болов гэж тухай бодож байсан да. Ер нь загварын тайсны хүлт хэдэн жил болчих вэ? Тий одоо би ч та 12 жил ерөөхдөө болж тий. Яг 18 тагаас л юм байна. Тэгээ 17 тоогоос тэгээ 12 жил гэхэлэр чинь одоо 29 тий 29 тэгэхээр тэгээ 12 жил салбарт жигнал явж байна. За уран бүтээл маш их ариун дүүрэн байгаа юм байна тийм ээ. Загвар өмсөгч инх туяагийн инх болд 1987 оны 11 дугаар сарын 22-ны өдөр төрсөн нийслэлийн 62 дугаар сургуулийг дүүргэж соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангид нэг жил суралцаж дараа нь Монголжонгоо дээд сургуулийг урлаг судлаач, дуучин, жүжигчин мэргэжлэр төгссөн байна. 2008 оноос эхлэн загвар өмсөгчөөр ажиллаж байгаа ам бол 4 эхнэр хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Монгол модель агентлагийн загвар өмсөгч инх болд Болормагийн шав юм. Тэрээр загварын ертөнцид өөрийн байр сууриа олоод баттай хан хэрмээ босгож чадсан эрэгтэй загвар өмсөгчдийн нэг юм а. Asian модель стар өргөмжлөлтөй надад байгаа үнэт эрдэнэс бол миний гэр бүл нэг хүн шиг сэтгэж хүсэл зорилгынхаа төлөө тэмцэж чаддаг байх хэрэгтэй. Хин хинийхээ түшиг тулгуур болж чаддаг байвал гэр бүл бат бөх байна гэж үздэг байна. Та хэн бэ? Өөрийгөө хэн гэж боддог вэ? За одоо тэгэл хүн одоо хүүхдлэл өөрийгөө одоо тий таньж мэдэж одоо илрүүлж явд юм болол гэж хувьдаа боддог. За тэгээд мэдээж л миний хувьд гэх юм бол тэгэл бас л хүүхдлээ өөрийгөө таньж мэдж явах бах тий алхам бүртээ суралцаж тий. За яг өнөөдрийн байдлаар гэх юм бол яг мэдээж Монгол улсын бас залуу
Тэгээ шинэ үеийн одоо төлөөл болсон энэ залуу. За одоо юу гэдэг юм бас нэгэн гэр бүлийн тэргүүн тий хоёр хөр хүүхдийн аав өөртөө ихтэй урдаа тавьсан зорилготой юм л залуу байна да. За тэгвэл бусад хүмүүс жишээлбэл тэд таны юу гэж боддог вэ? За одоо тэгээд яг одоо юу гэдэг те яг уулзсан хүмүүс маань л их л одоо те урам зориг ч гэдэм үү хайрлсан те тэгээд бахархснаа бол илэрхийлж явдаг. Өшөө тэр цаана маш олон хүмүүс бол уулзааг болоод маш олон хүмүүс байгаа те тэр хүмүүс яг юу гэж боддгийг бол сайн мэдэхгүй байна. Гэлээ гэхдээ бол яг бусдад бас те охирол өчрүүлсэнгөө буруу муу зүйл хийсэнгөө те бас яг чадлаараа ингээд бас зорилгын төлөө мэдээж бас нийгэмдээ ялангуяа үеийнхэндээ тэ доод үеийнхэндээ дүүнертэй бас үлгэр дуурайл үзүүлэх гээд хичээгээд явж байгаа хүний хувьд л бас харьцангуй тийм гайгүй л байдаг гэхдээ л гэж бодож байна. За тэгэхээр таны орчин тойрныхан бол таныг ингэж дүүндэг юм байна, үнэлдэг юм байна тийм ээ. Тэгэхээр нэвтрүүлэг үзэн суугаа үзэгчтэй бас өөрийгөө хинбэ, дотоод сэтгэлдээ хинбэ гэдгийг харуулхад бэлэн. За бэлэн байна. За баярлалаа. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамгийн ихний сонжоо бол за би хинбэ гэсэн сонжоо байгаа. Үндсэн 4 асуулт. Энэ бол үйл хөдлөлөөрөө хинбэ гэдгийг харуулаа явуучих их. Зүгээр энгийн өдөр тутамдаа хийдэг үйл хөдлөл гэсэн үг. За эхний асуулт бол хоёр гарынхаа хуруунуудыг зөрүүлж нийлүүлнэ үү гэж ингээ нийлүүлдэг штеп. Харин одоо яг ингээл нийлүүлсэн. Нийлүүлсэн сууж гинөө. За ингэхдээ зүүн гарынт нь эрхий хуруу, баруун гарын эрхий хурууны дээр байвал зэ үсгээр эсрэгээр нь байл б гэж тэмдэглэе гэж. Тэгвэл одоо зээ. Ааха. За зээ үзэг цаас бэлдсэн. Яг ингээл сууж ирсэн үү сая? Хамт яг ингээл. За урдаа байгаа ямар нэг зүйлийг буудахаар онилж байгаа мэт үзүүлэн гэж байна. Хоёулаа тэр камерыг онилъя. Ингээд яг буудахаа онилдог штэ тий. За тэгээд нэг нүдээ анаад онилно гэсэн үг. За ингэхдээ та баруун нүдээ анж зүүнээр харсан бол зээ. Эсрэгээр нь харсан бол б гэж тэмдэглэе гэж. Тэгэхээр ч одоо баруун нүдээр харсан юм чинь б гэсэн үг. Аха. Баруун нүдээ анж зүүнээр харсан бол зээ, эсрэгээр нь харсан бол б гэж байна. За дараагийн асуулт хоёр гараараа илгээ тэрвэрнэ үү гэж ингээд тэрвэрдэг штэ. За ингэхдээ зүүн гараа барууныхаа дээр тавьсан бол зээ. Эсрэгээр нь тавьсан бол б гинэ. Тийм б тийм. Аха. За. Алгаа ташноо хөндлөн байрлалтай ингээд ташдаг штэ. Ингээд за ингэхдээ баруун алган зүүн гарт нь баруун алган дээрээсээ ташиж байвал зээ. Эсрэгээр нь байвал б. Бас б тийм. За хариултаа хэлдэ. Тэгэхээр зээ б б. З Б Б Б. За хоёулаа хариулт эндээс хаана. За ямар хариулт гарч ирэх нөө. За энэ байна. За хариултыг уншиж танилцуулъя. За сэтгэл хөдлөл ихтэй, туйлбаргүй, чухал асуудал шийдвэрлэхдээ хөнгөн ханддаг. За бусдын нөлөөнд амархан автдаг, дасан зохицох чадвар сайтай, нөхөрсөг, бусадтай амархан ойлголцдог гэсэн байна. За оноо л хэлчих шиг байна. За сэтгэл хөдлөл ихтэй гинэ. Хэр ихтэй вэ? Тийм шүү дээ. Ер нь бол сэтгэл хөдлөл ихтэй. Ялангуяа одоо яг үнэхээр одоо дотны хүмүүстэйгээ ч юм уу те ингээд бас байгаа үедээ ч юм уу ингээд үнэхээр тийм амар гоё тийм илэрхийлж чаддаг. Туйлбаргүй гинэ. Мэдээж хүн бол заавалчгүй зөв шийдвэр ч юм уу те гарах албагүй тийм шийдвэр гаргах юм байна. Эсвэл одоо магадгүй гаргасан шийдвэрээ буруу гэдгийг мэдчихээд тэгээд тэр чигээр нь бас явж болохгүй тий. Тэр ч утгаараа болоод бас төлбөргүй гэдэг дээр бол яг тэр талаар нь яг байж болохоор тий. Чухал асуудал шийдвэрлэхдээ хөнгөн ханддаг гэсэн байна. За яг хөнгөнөөсөө илүүтэйгээр жоо сэтгэл хөдлөлөөрөө бас шийдвэр гаргах гад байдаг. Гэхдээ бол одоо бас нэг үе бодоход нас явж байна тий. Бас маш олон одоо юу гэдэг ажил амьдралын туршлагатай болж энэ тэр ч утгаараа бол одоо яг энийг бол одоо тасаж явж байгаа гэх юм уу да тий. Нилээ хэдэн жилийн өмнө бол юм хөнгөн ханддаг үе бол мэдээж байсан байх нь шүү дээ тий. Аха. За бусдын нөлөөнд амархан автдаг гинэ. Энэ тал дээр. Бусдын нөлөөнд амархан автдаг. Би бол хүнийг өөрөө маш сайн сонсож чаддсан болов гэж хөвдөө боддог. За тэр ч утгаараа бол бас авах гээхийн ухаан гэж байдаг тий. Тэр ч утгаараа бол бас хүмүүсийн тэр хэлж байгаа ярьж байгаа яг зөв шаардлагагүй зүйлэн бол өнгөрөөчдөг. Үнэхээр бас яг бодооштой зүйлэн бол авдаг. За тэр ч утгаараа бол яг нөлөөнд амархан автдаг гэж бол бас хэлж болох юм тий. Тэгээ юм гэдэг чинь угаасаа нэг хоёр талтай байдаг л тий.
За дасан зохицох чадвар сайтай гэсэн байна. Энэ бол яалтчихгүй үнэн. Би бас энэнгээрээ ч бас өөрийгөө бас жоохон бахархдаг. Найз нөхөр хүрээлэл дундаа ер нь ямар байдаг вэ? Мэдээж за яг нөхөрсөг бусадтай амрах ойлцдог энэ л бас л зөв л байна л та тий. Мэдээж яг хүнийг нөхрөөр нь тань гэдэг тий. Яг миний хувьд юм бол маш олон найзуудтай тий. Найзуудынхаа хувьд ч гэсэн бас тодорхой хэмжээгээр одоо тий. Одоо юу гэдэг нөхөрсөг одоо сайн тий. За тэгвэл энэ хамгийн ихний сонжооны тайлал таны дотоод сэтгэлийг ер нь хэр гаргаж ирсэн байна. Дотор одоо хүний чинь тий. Гаднаас нь хүнийг хараад за энэ сэтгэл хөдлөлттэй энэ юм гэж мэдээж хэлж чадахгүй шүү дээ. Аха. Хоёулаа хоёлаа. Тий. Ерөнхийдөө бол би нэг 80-90% тань болов гэж бодчих тий. Тэгээд яг хоёулаа түрүүн юунуудаа бол тайлбарлаад явцсан тий. Тайлбарыг бол хийгээд явчихсан байгаа. Энэ бол бараг 90% тань ч юм тий. За тэгэхээр хоёлаа хоёр дахь санжаагаараа хоёр дахь асуулт хариултаараа таныг одоо асууна гэсэн үг. За энэ бол хоёлоо 30 асуултыг 300 секундэд багтааж хариулна. 300 секунд гэдэг бол 5 минут. Гэхдээ хүмүүс дандаа энэсээ давдаг. Ягаад гэвэл нөгөө юмаас ингээд тайлбарлаад ингээд тий тайлбарлаа явдаг учраас тий аха. За энэ бол блиц асуултууд байгаа их хөнгөн. За хамгийн ихний асуулт таны төрх таны хар ямар вэ? Төрхөө? Айгуу тийм зүгээр добрый л төрх. Добрый төрхтэй. За амьдралын танд хамгийн үнэтэй зүйл. Мэдээж гэр бүл ялангуяа бас нөө өнгөрсөн цаг хугацаа тий? Өнгөрсөн цаг хугацаа. За хариултаа. За бухимдлаа яаж илэрхийлдэг вэ? Бухимдлаа бол тэгэл нэг голцоо ганцаараа ч юм уу ориллол тий. Ориллох уу? Одоо ингээл уул муулан дээр гарахаар хүмүүс аягүй хорилдог болсон байлээ шүү тий. Яг би уул руу гарахдаа голцоо зөв нэг хит ганцаарцсан ч юм уу надад жоохон ингээд амьдралд бас хэцүү үе тохиолдсон ч юм тэр үедээ бол ганцаараа ч яг богдуул руу үйл гарч байна. Оо тийм үү. Ааха. Хизээч байсан хамаагүй юу. За амьдралдаа мөрддөг зарчим. Яг үдээ ер нь бол зөв байх юмсан тий. Тэгээд одоо юу гэдэг айгуу тийм бас айтайхан үлгэр дуурайлалтай тий. Амьдрах юмсан л гэж боддог тоо. За тогруу янзын хүүхэлдэй дууны нэг бадгийг үйл хөдлөлтөнд дуулж өгнө гэж. Тогруу янзын хүүхэлдэй гэдэг байдаг шүү дээ. Тий. Тогрууг чи яаж харуулад гэдэг вэ? За тогруу янзын хүүхэлдэй тоодог бяцхан ангаха хүрэн бавга олон янзын шувуунууд дэлтэн жигтэй тулаа дээгүүр явдаг онгоц доогуур явдаг машин дэше хөрдөг бөмбөг автаа сайхан норсороо хүүхэлдээ сайхан амраараа. За баярлалаа. Хүүхдүүд нь аавыгаа үдсэн баха. Хүүхдүүд нь хит настай лээ. Манай охин дөнгөж сайхан 6 хүрлээ. За баг нь 4-тэй. Уурлахаараа нүүрэн дээр чинь тодордог шинж. Уурлахлаараа ер нь ингээл жоохон ингээл менчигээл нүд ингээл нэг гүйлэг нэлээ хэлтэй. Ер нь нүдэнд хамгийн. Тэг яг ингээл уурлаа ингээл дүрсгээл ингээл айгу төргөө ууртаа. Тэгээд дороо бас ингээд гайг болчдөг. Яг ингээл янгууд ингээл нүд ингээл нэг сон ингээд нүдрүүл даралт өгөөл ингээл менчигээл гэлбэр. Нилээ ширүүн харц гаргадаг баха тий. Аха. За хамгийн үнэтэй олж авсан зүйл. Хамгийн үнэтэй олж авсан. Гэр бүл. Өөр хүүхэд. Өнөөдөр бас гэр бүлээ танилцуулахгүй юу? Ам бүл бас дөрүүлээ ах тийм ээ хоёр хүүхдээ юм чинь. Гэр бүлээ танилцуулвал эхнэр бол Азийн шилдэг дизайнер Сэлин тэргүүний ажилтан. Отхон жаргал гэдэг сайхан бүсгүй байгаа. За охин маань бол тэгсээ 6 настай. Хүү маань бол 4 настай. Дамдан базар гэдэг. Тэгээд хүүгийнхаа нэрийг өөрчилсөн. Тэгээд яг нөө хамгийн үнэтэй олдсон гэхлээр ялтчгүй л гэр бүл өөр хүүхэдтэй. Тэгээд хүү маань бол бас түрүү жил маш хүнд өвдсөн. Тэгээд ер нь бас төрхөөсөө эхлээл айгүй их өвдсөн л доо тий. Тэгээд одоо л овоо нэг эр хүн болж байна. Тий. Тэгээд
ингээд өнгөрсөн хугацааг бас ингээд эргүүлээд бодоход бол хамгийн л өрнөдтэй олдсон хамгийн хэцүү цаг үйл бол бас яг тэр үеуд байсан тийм үнэлэлээр алдчихвал гэр бүл тийм. Одоо хүүхэд нь бол өвдөх нь гайг болсноо тий. Тийм. Тэгээд харсан гоо дэжгүй. Аха. Том болоод ахаар хүүхдээс хамаагүй өвдөх нь багасаа танай том өрх нь бас багасаад идэм шан тий. За өөр их тийм чимдэг зүйл. Инээд. За них гойныг үзэлж. За баярлалаа. За багын хоч. Багын хоч мантуу. Мантуу. Яагаад? Яг мантуу шиг амар булбраа, бондгор, цав цагаан царайтай, хав хар нүдтэй өстэй юм хүүхдээс. Бондгор гэхээр юм яраалан хүүхд байсан. Тэгээд одоо өсвөр нас масан дээр ингээд юу шүүгээ тасаад ирсэн үү? Хамаа амсан юм байна. За, сони юм байна. За, ямар хүнд хамгийн дурггүй вэ? Одоо хэл олоо ер нь тэгэл муухай зантай хүмүүст их дургүй. Тэ онгороо, саксуу дээр нь тийм худлаа ярьдаг, дээрлэхүү гэл ер нь тэ нэг тийм хүмүүст айгуу дургүй. Өдөр тутамдаа ер нь тийм хүмүүстэй хэрэг тааралдчих. Зөндөл. Одоо тэгээ таарлаа гэдэг тэ яах вэ? Уусаа хүний амьдрал уул юм дурттай богинотой тэгэл өнгөрөө шүү дээ. Ер нь бол эвтэйхэн өнгөрөөч хийж бодох бол тийм. За хөмсгөө өргөөд нүдэ томор харж үзүүлэх үү? За баярлаа. Кайф авдаг зүйл. Кайф авдаг зүйл. Уусаа өөрийгөө амар нөө дайчлахыг хэрмэлцдэг. Тэгээд чадахгүй зүйл рүүгээ бас орохыг тий хийхийг хичээдэг. Тэгээд тэрнийхээ дараа нь яхаа голцол амжилттай бол давдаг. Тэрнийхээ дараа гэж үжих амар гоё кайф авдаг та. Хамгийн сүүлд хамгийн гоё кайф юунаас ав? Хамгийн том кайф. Яг хоо 16 он бол дөрвөн кайф авсан жил бол өнгөрлөө тий. Тэгэл яг түн шиг гэл. Тэгэл одоо энэ том тэмцээн гэл тий. Тэр кино тоглосон. Тэгэл сая Окитюрэ хийсэн ч гэдэг юм гэл тий. Ер нь яг хоо тэгэл тэр чигээр кайф бас тий. За нууц авьяас. Нууц авьяас. Яг ямрыг нь хэлэх үү? Зөндөө авьяасаа юм уу? За хойлоо тэгвэл. Одоо тэгээд яг бас оролцогч юу нийт үзэгчд маань л бас харьцангуй бас нэлээд мэдсэн тийм мэддэг болоод яг мэддгүү гэх юм бол бас хоол хийх туртай. Тэгээд ер нь байшин барилга засвар тавилга бол хийчих гарын дүүтэй. Ямар гоё юм бэ тийм үү? Гэртээ засвар масвар ер нь тэгэл жижиг сажиг юм бол өөрөө даа гэж. Тэгээ манай нөө фэшн салон ч анх байгуулагдсанаас хойш 3 ч газар бол нөөж орсон байгаа. Тэгээ энэ 3 газрынхаа бүх одоо энэ дотоод засал бүх юм л нэртэйгээ хамт хийсэн байдаг. Тэгээд ер нь гард орох нэг юм галтгооны тавилга мэдлэг ч юм уу юм ханы шкаф юмнуудыг бол зөв бодож байгаа л гэлс хэмжээд энэ гаргаал шууд хийчдэг тий. За. Дэлхийн оддоос хүндэлдэг хүн. Яа тодсон. Одоо тэгэл Аль салбараас хамаагүй. Хэл олон хүмүүсийг одоо нөө юу яадаг штэ нөө юмыг одоо тий маш их зүйлийг одоо сурч мэдгдсэн маа өөрийгөө хинч биш гэдгийг ойлгодог гэх тий яг тэр чудгаар ингээл бас ажиллаад хөдөлмөрлөөл ингээл хичээгээл явж хахад дэлхийн гэлтгөө ингээл Монголынхаа ингээл тий ингээл маш олон хүмүүсийг ер нь хүндлэх юм уу тий ингээл хүнээс хүртэл юм. Тийм штэ тий тийм болохоор яг би их айхтар нэр тоочж бол хийж болж чадахгүй. Би одоо ямар ч хэлсэн энэ нийгэмдээ хийгээд бүтээгээд сайн сайхныг одоо тий хүмүүст ингээ хүргэцсэн одоо чадцсан байгаа тий энэ бүх тийм хүн болгоныг л би бол ер нь хөдөлдөг. За та сандрахаараа ямар үйлдэл хийдэг вэ? Сандрахлаар нэг одоо нэг үгээд бүтэж хэлдэг ч юм уу эсвэл нэг жоохон гэж нэг бодсон юм бол байдаг шүү дээ. Тиймэрхүү л төрж гаргадаг. Хамгийн анх тайзан дээр хідэн настай ахтаа гарч исэн бэ? Хэрэг сандарч исэн сандралын одоо хэрээсэн бэ? Тайзан дээр 2004-5 онд л гарч исэн. Яг нөгөө загварын ланх яаж захтаа 17 тий 10 тэгээд нэг тэмцээнд орж исэн. 10 жилийн хүүхдүүдийн дунд зохиогддог стил гэдэг.
явсан моделийн тэмцээнд. Анх яг тэнд ороод ерөнхийдөө яг за би модель болъё гэж шийдсэн л байдیں۔ Тэгээд тэрнээс өмнө хамгийн сонирхолтой энэ загварын салбар энэ модель гэдэг хүн ч гэдэг юм тий. Ерөөсөө ямар ч ойлголт байна. Тий, ерөөсөө бүр ямар ч ойлголт байгаа. Тэр дундаа эрэхтэй. Тий, эрэхтэй. Тэгэл одоо юу гэдэг тухайн үед ч юм бол яг тий болормоо авш. Тэгэл одоо ирлэгч гэл ингээл яг эд мандчихсэн тий. Тэгэл тэдгээр хүмүүсийг ч ямар хүмүүс байд, ямар утга учиртай юу ч мэдтгүү. Тэгээд амар нэг юм гинтийн байдлаар нэг тийм тэмцээнд орохоор болчихвол. Тэгэл ороод үтсэн чинь тэгэл ерөнхийдөө бас таалагдал тий. Тэгээд хамгийн гол нь бас урд нь уулзааг байсан багынхаа 5 дугаар ангийнхаа найзтай яг тэр тэмцээн дээр боллоо. Тэгээд амар тийм нэг өсөл сонирхлоор ингээд нэгдсэн найзад нэгдсэн. Тэгэл яг тэр чиглэлээр явсараа тэгэл ийм байд юм байна гэж хэлжсэн. Тэгэл тухайн үед бол мэдээ сандрал бол маш их. Тэгээд хамгийн сонирхолтой нь яг өнөөдөр ч гэсэн бас том тайзан дээр гарахад яг тэр сандрал хിവэрээд байна. Байнга л сандралтай байна тий. Тэгээ яг ингээд юм шиг тий. Яг ингээд тайзан дээр гарахаас өмнө ингээд сандрал яг тайзан дээр гараад алхаж байхдаа сандрал нь байхгүй болчдөг ч өөнийх гоё болоод өвчдөг тий. Ааха. За хамгийн сүүлд юу хөдөлж авсан бэ? Хамгийн сүүлд үү? За амарч исэн нэлээд жил бодож исэн 2 юм болсон. За хамгийн сүүлд гомдоосон хүнээс уушлал гуйх боломжийг бид олгож байна. Хүн өөрөө мэдгүй хүмүүсийг гомдооцсон. Тэрийг мэдгүй бас байдаг юм л уг нь би тгээгүй штэ. За гэл нэг тэгдэг штэ тий. За яг л тийм л асуудлууд байгаа ах. Бүр учиргүй одоо юу гэдэг юм би өөрөө мэдээд ч юм уу өөрөө санаатаагаар ч юм уу эсвэл гомдоосныг гэж мэдсэн ч юм уу тий. Тиймэрхүү зүйлүүд л бас нэх байхгүй. Гэхдээ бол надад бас гомдсон гэсэн одоо мессежийг бол бас хит хүмүүс л сүүл бол өгсөн. Тий. За тэдгэр хүмүүсээс л одоо уушлахгүй да. Тэгээд гомдооё гэж одоо тий бодоогүй шүү. Тэгэл яг тэ угаасаа л хүний амьдрал хүн болгон л өөр ингэсэн амьдралтай тий хин ч хиний ч өмнөөс амьдрахгүй. Тэр чухал бол өөрийнхөө төлөө л амьдарч явж байгаа бид нар тий. Тийм учраас одоо юу гэдэг тэр одоо юу одоо бодоод санаад хараад явж байгаа зүйлийнхээ хажуугаар одоо магадгүй нэг найзынхаа тий магадгүй нэг чухал одоо мессежнийх нь хариу бичээгүй ч гэдэг юм уу тий тиймэрхүү тохиолдлууд маш их гардаг. Тэгэхээр бол тэр болгонд бас бити юм нэзд гомдороо бас гоё хүчтэй байгаараа тий тэргөө бид бүхэн хамтдаа л ингээд ажиллаад амьдраад ингээд нэг үеийн одоо найз нөхөд одоо юм хүмүүслээд одоо бид нар чинь бүгдээрээ л яг нэг үеийн л одоо дээд доод гэлтгүү тий ах их чимээ өгөө жоохон дүү гэлтгүү яг нэг үеийн амьдраа явж байгаа л хүмүүс шүү дээ тий. Тийм болохоор бас гоё эргээр бас бодож явж байгаарай. Эдийг гомдож байгаарэ. Аха. За болж байсан хамгийн анхны сэтгэл тэр мөчийг. Болж байсан. Стогой. Яг хажууд нь байсан уу? Яг хүлээгээл байжсэн тий. Тэгэл гарчлаа гээл ингээд төрчлөө гээл ингээд яг явж орж ирсэн. Тэгээд яг хоо надад яг төрөхт нь хамт байх бас боломж бол байсан. Гэхдээ би айсан. Тэгээд ихнэр маань ч гэсэн ахын дэмий гэсэн. Тэгээд тийм ер нь бас жоох аимхаа. Тэгээд яг ингээл тавкал орж байгаа. Нэг уулаа. Ингээл үстэй. Тэгэл айгуу тийм сонир мэдрэмж. Тэгэл яг тухайн үед бол ингээл нэг юм тулгамдсан ч гэдэг юм уу нэг юм догтлсон тий нэг юм тэгэл цаг хугацаа өнгөрөөд ч гэдэг юм уу тий ингээл дараа нь ингээл төчнөө дараа ингээл өдөр хоног ингээл өнгөрөгдсөн яг нэг илүүтэйгээр тэр үүрэг хариуцлага тий тэр бүх юмыг бүр ингээл улам ухамсарлалтыг ойлгодог тий тийм л. За таны хийхийг хүссэн хэрнийг хийж чаддгүй зүйл. Хүн болгон дотроо бодоол идэг хэрнээ нэг л хийх гингүүтэл болдгоо ч юм уу нэг тийм юмнууд байдаг штэ. Яг хөө зүгээр ер нь бол голцоо зүгээр хий гэсэн юмуд бол хийчихэд. Тэгэд энэ олон жилийн хугацаанд нэг зүйлийг бол бүр яг хий гэчээл хийж чадахгүй байгаа. Яг нэг бүр ганцхан юм. Юу вэ? Тэр яг
бас нэг боловсролын салбартай холбоотой нэг газар байгаа. Байгаа юу тий? Тэрийг бол зөв хийчнэ. Ямар ч гэсэн санаанд багчл байвал тэгэл бас болоо штэ тийм ээ. Аюу санаа. Аял нөө ингээл санаа сэтгэл ингээл байнга уяат явдаг гэсэн мөртлөө хийж чаддаг. Тийм ялцчихгүй би тэрийг яг тэгээд дотор бол тийч. За. Ихэвчлэн хэдэн цагт босдог вэ? Ихэвчлэн 8:30-аас 9 цагийн хооронд. Тогтмол. Тийм арай тогтмол гэж. Орой хэдэн цаг босдог? Орой хараа унтах нь орой. Тийм яг ер нь бол яг тогтмол унтдаг цаг юм л 12 цаг. Тийм. За. Шинэ жилээр хийдэг ямар нэгэн уламжлалт зүйл бий юу? Өвөө болдог. Өглөө өгөн болдог тий? Энэ жил орны хэр их тэгж яв? Явуулгүй яах вэ? Аюу өндөр өглөө өгөн байдаг тий. Анх яг охиныгоо гидсэнд нь байхад эхэлж явсан. Тэгээд хамгийн анх одоо манай эхнэр яг юм өөр баг 5 хоногийн дараа төрөх байж иж тий. 5-нд яг манай охин дөржсэн 1 сарын 5-нд. Тэгээ 31-нд нь надтай хамт цасаа охин болоод явчихсан. Тэгээд ер нь тэрнээс хойш л жил болгон яг тогтмол явж байгаа. Тэгээд өвлийн өгөн цасаа охин болдог гэсэн үг хоёр байлаа. Үгүй яг би л ерөнхийдөө болдог л та. Тэгээд одоо тэгэл жил ирэхтсэн хүүхдийн тоо маань улам ихсэж байна. Хүүхдүүд чинь өвлийн өгөн болдгийг мэдгүй. Энэ жилээс мэдцээ. Яг бүр яг тийм. Яг нөө түрүү жил бүр охин яг яачаад сая шинэ жил төхөөд байсан чи. Энэ жил би өвлөө аваад ирэхлээр би шалгана гинэ. Яаж вэ? Шалганаа. Аавтаа л адилхан харагдаад. Чөстө шалгаж үлддэг. Өвөө аав нь гомд тийм нэтрэмэр. Тэгээ аргалж байгаа тийм жил сая орсон. Тэгээд тэгсэн чинь охин болоод бүр яг л ингээд болохоор ингээд харчаал байгаа байхгүй. Тэгээд яг тухайн үед нь бас ингээд аргалаа л тий. Тэгээд яг өчигдөр найзтайгаа уцаар ярьж байгаад хажууд нь хэлээд тавьчихсан. Ярианда халуурч байгаа. Оо тий хараа өстө 31-нд өвөө аа болоод баахан гадар явж явж байгаа. Орой мөрөстө нэрээ гэртээ эхнэр хүүхдээ санаад орсон гэдгсэн чинь цаана шууд таа байсан юм байна. Тэгээд угаасаа баригдсан одоо тэгээд хэлсэн шүү дээ. За миний охин дараа жилээс автаа засаа охин болно шүү. За гэж хэлсэн. За дараа жил бол аюу хөөрхөн охинтойгоо нөхөөрхөн засаа охин агуулсан яхаа нь шүү тий. За хүүхдүүд ихтэй том болохоор мэдчихэд тий. Тэгээд дургамгүй байлээ. Мэддэг болохоор. За таны амьдралын хамгийн сэтгэл гонсойлгон мөч. Сэтгэл гонсойлгон мөч. Инээд байгаа л айгу. Юу асуулаа. За. Сэтгэл гонсойлгосон үед бол байдаг л да. Гэхдээ би ер нь өнгөрснөөрөө бас амьдрах дурггүй. Тэгэл тухайн үед мартаал болоо л өнгөрдөг. Би нөгөө түрүү хэлжсэн шүү дээ. Нөгөө өнгөрсөн цаг хугацаа миний бас айгүй өмс зүйл гэдэг тийм. Тэрийг бол би илүүтэйгээр нөгөө сайхан мөчүүд тийм сайхан мөчүүд магадгүй алдсан бол яг тэрийг бол яг нөгөө тий юу болохоо сургамжуулах зүйлүүдээ тийм. За хэрвээ таны байшин шатаж байвал ямар эд зүйлсээ хамгийн түрүүнд хадгалж үлдэхийг хүсэх вэ? Эд зүйлс шүү. Яг өчигдөрхөн байна уу? Өчигдөрхөн байна уу? Зүүдлс. Гэр шатчих гэж. Ямарсаа тийм тий. За тэгээ юугаа тэгээд тэгэхэд яг юугаа авч ийн гэсэн чинь ерөөсөө яг хүүхдүүд эхнэр хүүхдүүдээ яг бүнжилгэл за гараа гэж гарч ил. Тэгж гинөө. Өөр юу ч авахгүй байна уу? Тий. Яг хөө зөв үнтэй цайтай ч юм уу ингээл мэрсэр юмнууд бас харагдаж байна. Тий. Тэгсэн чинь зүүдэнд бас тэгээд байгаа юм. Угаасаа энэ зүйлийг одоо юу гэдэг нь те би өөрөө ч юм уу те бид нэр өөрсдөө л бүтээсэн юм чинь одоо яах вэ те одоо тэг өнгөрч одоо хамгийн гол нь тэг өөрсдөө л ингээд ирүүл бай гэж гарч ин гэж яг сонь зүудэлсэн шүү дээ те гоё оноод асуучлаа те сони те бидээ байнга авч явдаг зүйл бидээ юу утаслаа те тэгээд дөөөрч та өөр одоо нөгөө сахиус ч юм уу одоо нэг тийм ирэх хинтер гэл ингээл янз бүрийн байдаг штэ. Тийм байхгүй юу? Хэр шүтлэгтэй вэ нэрээ? Яг ер нь шүтлэгтэй. Гэхдээ бүр нэг юу яадаггүй. Бүр туйлшраал ингээ явдаг. Туйлшраад гэдэг юм уу? Эсвэл бүр ингээл бүр нөхөр тал руугаа хандаал явдаггүй. Зүгээр
илүүтэйгээр бүр дотроо ингээл гоё зүсгэлээл тий. За та хэр уйрамтгай вэ? Амар уйрамтгай шүү дээ. Хамгийн сүүлд хизээ уйлсан бэ? Ер нь яг зүгээр юу яадаг? Яг бүр тэр уйлах гэдгээрээ ярих юм бол хаста уйлаагүй маш удаж байна. Ер нь барагтаа бол нулимс гардаггүй. Зүгээр ингээд тий. Гэж гэдэг юм уу те эсвэл ингээл тийм гой сайхан мархалаар ингээл нэх гой дотор нэг гой болол тий уужрал тийм тэр үднээс бол айгүй уйрамтгай. За та өөрийгөө ямар жимстэй зөвлөх вэ? Амт чанар байгаа байдал. За яста бодож байгаагүй юм би өөрөө банан дуртай. Банан л гэж. За банан ч бас энэ урт гонцгой штэ тий. Хүмүүс таны талаар юу гэж магтдаг вэ? Тодорхой хэмжээгээр хажууд магтсан байдаг шүү дээ. Тэгэл ер нь яг магтаалыг маш их хэрдэг. Яг тэр дундаас үлгэр дуурайл авдаг гэдэг бол аюу тийм өөрөөрөө бас жоохон тийм бахархаад тийм арай гоё идэг. Бас урам зориг өгдөг бах тэрнээсээ тий авдаг бах. За таны амьдралдаа хийж байсан хамгийн галзуу солиотой үйлдэл юу вэ? Галзуу солиотой үйлдэл лөө. Өстө мэдхгүй. Яг тэгэл алхам тутамдаа л ер нь галзуу солиотой юм хийгээл бодоол явж идэв шүү дээ. Тэ? Айгу рисктэй юм тий. Тий. Тэгэл ажил амьдралын хувьд ш тэр тэгэл ер нь одоо тэр нөө экстрем момент татагдах юм ч тэр тий. Тий. Одоо ямар ч бас харин нөө проглайдингаар хичээллээ гэдэг тавьчаа зорилго тавьчаа явж байгаа. Хэрвээ та үл үзэгдэгч болчихвол юу хийх вэ? Хамгийн сүүлийн асуулт байна. Үл үзэгдэгч болчихлоо. Одоо яг бас нийгэм маань хэцүү байна л тий. Тэгэхээр одоо тэгээд яг тэр нөө хаалганы тэр цаана энэ мундаг сундаг хүмүүс тий энэ удирдлагын ч юм мэдхгүй одоо энэ хүмүүс одоо ялангуяа одоо нэг томоохон юм шийдвэр гаргах та. Яг юу хийдэг болтоо л. Тэр яаж тэр шийдвэрийг гаргадаг бол юу ярьдаг бол. Тий, тэр бол надад бас их сонирхолтой санагдав. За баярлалаа. 30 асуултанд маш сайхан дэлгэрэнгүй хариулж өгсөнд. Ер нь хэр яг чин сэтгэлээсээ хариулсан бэ? Би аливаа зүйлд ер нь чин сэтгэлээсээ л хандхыг боддог. За баярлалаа. 30 асуултанд хариуллаа. За тэгэхээр хоёулангийн 3 дахь буюу хамгийн сүүлийн сонжоо бол за их сонирхолтой сонжоо байгаа. Энэ бол интроверт буюу экстроверт төвшин тогтоох сорил байгаа. За энэ нь ямар сорил вэ гэхээр за хүмүүсийн зан төлөвөөр нь ерөнхийдөө дотогшоо хаалттай, гадагшаа нээлттэй гэж хоёр ангилдаг юм байна л да. Тэгэхээр та дотогшоо хаалттай хүн үү, гадагшаа нээлттэй хүн төрлийн хүн үү гэдгийг хоёулаа ийнэнгээр гаргаж ирэх юм байна энэ сонжоогоор. Наа ч угаасаа ойлгомжтой гадагшаа. За хоёулаа орсон сонирхъя те. Наа ч угаасаа ойлгомжтой. Ер нь бол сая альва зүйлд хариулж байгаа үнцгийг чи ингээ харахад бол их нээлттэй юм шиг санагдлаа л да. Зарим хүмүүс их тотгошоогоо байдаг. Хариулчихгүй. Ухуулж иж аягүй хариулдаг аахгүй юу. Тэр энэхэд их гадагшаа юм шиг. За хоёулаа амарсан асуултандаа хариулаад сонирхъя тийм ээ. Интроверт нь болохоор онц хэрэгцээгүй гэж үзвэл эсвэл өөртөө хандаагүй бол хүмүүстэй харьцахаас зайлсхийдэг хүмүүс гинэ. За экстроверт гэдэг нь болохоор олонний дунд байх дуртай, яриа, нээлттэй, бусдыг уйд авахгүй хүмүүс байдгаа гэж байна. За таны хувьд ямар төвшөнд байгааг. За нийт 7 асуулттай юм байна. Хоёулаа бэлтгэснээ анхаарлаа хандуулсан юмнаа. Энэ бол Icon Цэгийн сайтаас гаргадаг cute сонжоонууд байгаа. Icon Цэгийн хамтардаг. За хамгийн анх хэлсэн үгээс сандгүй гэж байна. Хилд орохтой юм шиг байна. Яаж санахгүй. Үгүй. Аль орчинд тань төрсэн газар мэт дотн санагдаж байна уу гэж байна. Хаана төрсэн бэ? Аль орчин гэдэг нь Одоо энэ зурагнуудаас энэ доотлын аль нэг нь төрсэн газар мэт дотн санагдаж байна гэж нэг сайхан санагдаж байгаа газраа л нэг зургийг сонгох юм байна. Хаа төрсэн бэ хөл? би хотод төрсөн үү? Урдугаар Аха. Энэ чэнэс харахад надад хоёр зураг аюу гоё дотн л санагдаад байна. За аль хоёр нь? Энэ хоёр. Хамгийн захих уу? Үгүй. Энэ нэг нь аймад, нэг нь уул тал. Тий, уул. Мөн үү? За алиа сонгох ойлаа. Аймад бол би угаасаа маш дуртай. Аймаданд уу тий. Аха. Яг л нэг юм гоё цэвэр байгаа. Ингээл өөрөө ч уул модонд явах дуртай. Аха. Амар гоё. Гэтэ би тэр уул талыг байх уу? Үгүй юу гэж. Аймад. Аймадаас. За. За дараагийн асуулт ийм зурагтай юм байна. Багын найз нарын талаар ямар дурсамж хамгийн тод үлдсэн байдаг вэ гэж байна. За сургуульд
тоглож нааддаг байснаа. Тоглоомоо хуваалцдаг гэж байна. За ямар нэг дүрд орж тоглодог байснаа. Хамтдаа асуудалд орж байснаа. Санахгүй байна. Найз нарыг төсөөлж боддог байсан гэж. Энэ бол нөгөө бага найзтай хүн юм байна л да тий. За аль нь тоглоомоо хуваалцдаг дүрд орж тоглодог байсан хоёр бол энэ хоёр. тийм тодтох санаа чинь тэгээ тэр дээр нь алтаацсан. Энэ бол хөвгүүдийн дунд бол айгүй их байдаг шүү дээ тий. Би нэг бүр багада нэг найзтайгаа тоглоомоо тоглодог байсан. Ерөөсөө мартдаг. Тэгээд амар хөөрхөн тоглодог дээр тий. Модалцахгүй. Тий, модалцахгүй. Тэгээд амар тийм креатив юм гоё тоглодог байсан. Тэр ерөөсөө одоо хүртэл санаас гардаг. Тэрийг л ачдаг. Энийг үү тий. За дараагийн асуулт амьдралын ямар үе хамгийн тод санагддаг вэ гэж байна. За сургууль, нөхөрлөл, сэтгэл санааны хямрал, хайр дурлал, аялал, айдас гэсэн байна. Тэгээ нэг сэтгэлийн бухарт байдаг нэг мартагддаггүй л нэг дурсамжийн л төрөл юм байна л да. Сургууль нөхөрлөл хоёр юм да. Сургууль, нөхөрлөл. Тий. За айлын сонгох уу? Айлын сонгох уу? За сургуульд нь тэртээ зүгээр бүүн. Найз нөхөд байгаа шүү дээ тий. Аха. Дээд сургуулийн ямар сургууль төгссөн юм бэ? Би ч одоо юг Монголчонгоо гээд сургуульд үгүй бас урлаг судлалын чиглэлээр ер нь яг нөө сойст сурж ирсэн. Тэгээ сойсаас шилжээд төгсөж ирсэн байхгүй. Тэгээ сойст тэгээд санхүү эдийн засгийн дэд сургуулийг тийм бизнес удирдлагаар төгсөж ирсэн. За тэгвэл сургууль. За дараагийн асуулт. Хуучин дурсамж, шин түүх бий болгох хоёрын алийг нь илүү үзэх вэ гэж. Шин түүх. Шин түүх. За дараагийн асуулт. Өнгөрсөн дурсамжинд үлдсэн ямар мэдрэмжийг хамгийн их сандаг вэ гинэ? Хайртай хүний үнэр, онцгой нэгний өгсөн цамцсны мэдрэмж гинэ. За хамгийн сайхан төрсөн өдрийн баярын бялганы амт, гэр бүлийн аяллаа байгаль дах гэрэл зураг, дуртай дууны тэн амьд тоглолт, 100 усан цэлгэд биеийг цочроосон усны температур гинэ. Хайртай хүний үнэр. Хайртай хүний үнэр. За энэ хамгийн сүүлийн асуулт байна. Хүүхэд насны мөрөөдөл хоббигоо сандгүй гэж байна. За энд бол урлаг, гар урлал, унших, телевиз үзэх, гадаа тоглох, лего эвлүүлдэг тоглоом тоглох, санахгүй байна, амьтдын тухай судлах, байлдаж тоглох гинэ. Тэг хөвчлэн юу тоглодог вэ? Хартаа ингэдэг. Юу сонирхдаг вэ? Тэр нөө лего тоглоом гэж байгааз тий. Тэр нөө найзтай айгүй креатив тоглодог байсан гэсэн шүү дээ. Тэр бол ерөөсөө яг л эвлүүлдэг тоглоомоор л бүр амар тоглодог. Тэгэл эвлүүлдэг тоглоомоор 9 шид юм хийн. За хариулт гарч ирсэн байна. Та 50% интроверт, 50% экстроверт гэсэн хариулт гарч ирсэн байна. Тийм байгаа л. Тийм байна тийм. За хоёулаа тайлбарыг уншиж танилцуулъя. За дурсамжаас нь харвал та аль чанарыг нь агуулсан хүн. Танд нийгмийн оролцоо болон дан ганц өөртөө найдах хоёр чанар тэгш заяасан байна. За магадгүй найз нартайгаа нээлттэй байдаг ч уулзаж байгаагүй хүмүүсээс зайгаа барих хандлагатай гэж байна. Наач бүр амар үнэн. За танд нийгмийн оролцоо болон дан ганц өөртөө найдах хоёр чанар тэгш заяасан гинэ. Энэ тал дээр юу гэж бодож байна? Тийм шүү дээ. Магадгүй найз нартайгаа нээлттэй байдаг ч уулзаж байгаагүй хүмүүсээс зайгаа барих талтай гинэ. Наачстай яг үнэ. Яг ерөнхийдөө нөө нэг юм нээлттэй юм юу гээл өхөрсөг гэдсэн шүү дээ тий. Яг мэдээж л бол ингээл найз нөхдөдтэйгээ ч юм уу тий. Одоо юу гэдэг нь тодорхой юм хүрээний одоо жишээ нь магадгүй өнөөдөр ингээл дээр ингээл танилцал уулзлаа гэхэд л ингээл айгүй ингээл тийм тий добрый гоё харьцаал тий. Оо за ингээл сайхан мэдлэл энэ тэрэ яг зүгээр товчхон одоо юу гэдэг нь саас сэтгэлээ хуваалцсан бол ингээл хуваалцаал явчихна. А гэхдээ дотоод ертөнцид яг нөгөө миний нэг дотор байгаа нөгөө найзууд одоо юу гэсэн юу чинь нэг өөр нэг юм ертөнц өөр хүмүүс байгаа шүү дээ тийм амар ингэ яриад ингээл явдгуул гэсэн үг баг тийм. За тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлэгт орж 3 төрлийн сонжоогоор сонжуулсан танд маш их баярлалаа. Сонжуулахад ер нь хэр байв? Бараг энэ нэвтрүүлгийг ингээ үзчихэд л намайг тэгэл мэдчих юм л шүү дээ. Энд оч бол нэг иймэрхүү нөхөр тий. За ийм л яд юм байна тий. Энэ л бол бараг за юу гэдэг бүр дотны хүмүүсээс босод тий одоо зүгээр мэддэггүй хүмүүс ч юм уу тий.
Эсвэл одоо дөнгөж танилцаад удаагүй байгаа хүмүүс л энэ нэвтрүүлгийг үзэхэд л enough намайг бол мэдчихэл юм байна тий. За тэгэхээр та саяны одоо миний асуусан сонжсон асуултнуудад хариулж байхдаа өөртөө ер нь тодорхой хэмжээний анализ хийж би энэ тал дээр нэр ингэдэг шүү ингэдэм биш үү гэж ер нь анализ хийж чадав. Харин чадлаа. За баярлалаа. Хэрвээ та тэгж чадсан бол манай нэвтрүүлгийн зорилго оршин тэр. Тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлэгт ирж бас өөрийгөө сонжуулж, за нэвтрүүлэг үзэгчтэй маань өөрийгөө бас нээж харуулсан тань маш их баярлалаа. Надад л танай нэвтрүүлэг таалагдлаа. Тий. Бас аюул олон нэвтрүүлэгт орж ирсэн. Тий. Тэгээд тэр дундаас ямарчсан бестүүдийн нэг нь бол байлаа. Одоо тий аюул сонирхолтой юм. Тий. Тэгээд бас танай хамт олонны тий тэгээд нэвтрүүлэг чинь бас цааш тий ажилд л бас амжилт хүсье. Тий. За баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Ингээд үзэгчдээ өнөөдрийн та сонжуулах нэвтрүүлэгт маань за Азийн супер модель инх болд оролцсон байгаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр хэн сонжуулах бол хамтдаа сонирхоорой. Баяртай үзэгчдээ сайхан амраарай.